Хийж усны гүйдэл бодвол ямар шиг байдлаар ирлэрнэ үү? Тэгэхээр хийж усны гүйдэл гэсээр хүний цус бол заавал нэг хий орчид түлхэж сая хүний цус өргөлдөж явдаг. Тиймээс яна хийж усны гүйдэл мууцаар хамгийн түрүүнд шидээн цусны гүйдэл муудна шүү дээ. Цусны гүйдэл муудвал яах вэ? Чиний гар хөл чинь хөзөөдөө хүйтэн байгаад идэг. Учир нь яна цусны гүйдэл чиний гарны үзүр болоо хөлний үзүр чинь тултал ошиж чадахгүй байж гэнэ гэсэн. Дахиад нэг нь яна тархин төрөө цусны гүйдэл муудвал шүү дээ. Хамгийн түрүүнд чиний нүд өрөөлдөд толгоо өргөөнө. Чиний хөрвөө доошо тонгижснаа гэнт хөнөг босоход яна толгоо өргөд нүд өрөөлзө толгоо өргөд яна манарч унах гэж шиг ямар нэг газраас очиж түшиж зогсохгүй бараг унах гэж шиг тиймэрхүү байдлаар тэр илэрдэг. Дахиад нэг нь одоо амархан ядраад идэг. Хүн арай унтаж босчаад яна өрт тусаар яна их чавж явах тий босдог ч тийм ба одоо өнөөдөр нэг ямар нэг ажил хийвэл хийчмээр гүйгэл гүйчмээр их чадал төнгөтэй болоод босож ирдэг ч та. Гэвч хийж усны гүйдэл муу улсад бол яна өртөнд босчоод хүртэл яна ядраад идэг. Хөдлөх дурггүй нялцыгаад идэг. Бас л унтийл гэж яадаг. Юу ч хийх дурггүй, хөдлөх дурггүй иймэрхүү ястай байдаг. Тэхүүлээс яна нүүр чирэн дээр бол яна цавцгар урал амын хүртэл цавцгар байдаг. Хийж усны гүйдэл сайн улсад бол нүүр чирэн их улаа готраад яна чусныг одоо өнгөтэй их гоё байдаг штэ. Тэхүүлээс одоо хөлний үзэр шарлах юм уу, хөлний үзэр нь цагаан өнгөр суух юм уу, шүдний ор гарах юм уу иймэрхүү байдлаас гардаг. Дахиад нэг яна нүүр чирэн ашид хуурашид хатаж яна бан юм гардаг. Ус толгойн хүртэл яна хуурашид хатаж унд бас яна усны ашид атгаар ундаг. Оргод яна мартамхай болох одоо юугаар ч л мартна. Усаа хийж буслах тавьчаад яна тоогоо хаттал буслах ч гэх юм уу тийм ба. Эрдэ мартамхай болоод идэг. Дотор бачимд нь амьсгаад нь одоо дотор нэг бачимдаад л байна. Ярамдаа заавал нэг ирэхгүй нэг санаа намархгүй шиг. Оргод яна алхаад явхаар дэмийхэд алахгүйгээр нэг амьсгаадаад идэг. Ямар нэг зүгээр нэг алхаад явхад яна юу хийгээд нэг ажил хийгээд нэг ядарч их шиг нэг их амьсгааддаг. Өнн яна бүр хийч усны гүйдэл муугаас болдог. Тэгвэл хийж усны гүйдэл муу улсадад яна танд өнөөдөр яна живжит хангны шидээн хуан чи хоншин гэдэг өний танилцуулж өгье. Өн живжит ханг гэсээр одоо манай улсын нэртэй шүү дээ тийм ба. Одоо живжит ханг юм уу тунгарын танг гэдэг одоо бүр мэдгүй хүн байхгүй тийм ба. Бүр одоо өдний үйлдвэрлээс гарсан өмнөд бол их нэртэй мөртөөр он жил удаж түүхтэй гэсэн үг. Жунхал аузхаа гэсэн энэ нэртэй гэсэн. Учир нь яна жунхал аузхаа гэсээр яна бүр хэдэн зуун жилийн түүхтэй болж сайн чанартай юмнууд сая ийм нэг одоо бьож олдог шүү дээ. Тэгээд живжит танг гэсэн бас тийм аа. Одоо живжит танг гэж яна бас одоо он жил удаж байгаа юм аа. Бас хэдэн зуун жилийн түүхтэй болж байна. Тэгэхээр яна өнөг одоо хуан чи хоншин гэсэн үгээр одоо хийж усны гүйдлийн нөхөхөд бол одоо их сайн аа. Тэг өдрийн шидэ нэгөр усаар болчихно. Өдрийн нэгөр усаар болчихно. Гэвч шидэ 14 наснаас доош хүүгүүд гэнэ их журамсан өмгтэй гэнэ хүүхүүл өмгтэй бол өнийг хэрглэж болохгүй. Тэндээс бусад улсууд бол бүр хэрглэж болно. Тэгээд дараачаар татанда шидэ хүүгүүд болоод журамсан өмгтэй хүүхүүл өмгтэй хэрглэж болдог хийж усын одоо нөхдөг бүтээгдэхүүнийг танилцуулж өгье. Тэгээд хийж усны гүйдэл муу улсад ихтэй хэрвээ тань хайхрахгүй байгаад игвэ шүү дээ. Өдрийн удаандаа яна чиний 5 цол 6 махбод чинь бүр хамгийн хурднаар очиж бүр одоо ажлыг муудах юм аюултай. Учир нь яна чиний 5 цол 6 махбод бүх буян чинь цус өргөлдөх нь муу яж чинь ажлыг нь одоо аяндаа бүр муудна шүү дээ. Тэгэхээр хийж усны гүйдэл муудаж иймэрхүү байдлаар яасан ч ундаалж болохгүй гэсэн үг. Түнээр орохгүй яна энэ нэг юмор шидэ нөхөр барахгүй өдөр тутмын амьдрал дундаа татнаас илүү нэг жоохон тамир хийх юм уу хөдөлгөөн хийх юм уу наранд буяа өөх юм уу арай яна хүлээ халуун усанд дөвтөөж яна хийж усны гүйдлээ сайжруулах ийм ажлыг яас хамтад нь хавсаргааж их хэрэгтэй. Тэгвэл шидэ нэг илүү хурдан чиний буй чинь өргөжөж ихэрнэ. Тэгэд энийг шидэ шарт хэргэнд оруулчихъя. 3 хосоор авсараас 97 төгрөг гарыг. Тэгээд 45-наас нэг төмөр нөхдөг бүтээгдэхүүн бүлгэлж өгч байна. Тэгээд 5 хосоор авбалта нэг хямдхан. Тэгээд бас яна нэг хайрцаг яна төмөр нөхдөг бүтээгдэхүүн бүлгэлж өгч байна. Тэгээд та нар өршөндөө орж үзээрэй.